Дараагийн мэдээ. За олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Чингэлтэй дүүргийн 22 дугаар хороонд хүүхдийн баяраа хамтдаа тэмдэглэлийн арга хэмжээг зохион байгууллаа. За энэ арга хэмжээнд нийтдээ Чингэлтэй дүүргийн алслагдсан 4 хорооны 300 орчим хүүхэд оролцлоо. 6 дугаар сарын 1-ний өдөр бол хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг баярын өдрөө. Тэгвэл тус өдрийг угтан Чингэлтэй дүүргийн 22 дугаар хороонд 300 гаруй хүүхдүүдийг хамруулсан баярын арга хэмжээг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд хамрагдсан хүүхэд бүр хөгжөөнд тоглоом, урлагийн үзүүлбэр гээд олон хөгжилтэй зүйлсийг хамтдаа хийлээ. Тэр Чингэлтэй дүүргийн 22 дугаар хороо хүүхдүүдэд хүлээн аваад хүүхдийн баярын арга хэмжээ бол хийж байгаа. За энэ хүүхдийн баярын арга хэмжээгээ бид нэр Good Neighbors гэдэг олон улсын байгууллагын хайлтсах салбартай хамтраад 13, 15, 16 за тэгээ 22 дугаар хороо гээд энэ Good Neighbors олон улсын байгууллагад явдаг хүүхдүүдэд ерөнхийдөө бол хамруулад хийж байгаа гэсэн үг. Тус арга хэмжээнд хүүхдүүдийн хайртай хүүхэлдэйн бааtruуд хүрэлцэн ирсэн нь хамгийн сонирхолтой байсныг хүүхдүүд хэлж байна. Мөн хүүхэд багчууд өөрсдийн сурсан мэдснээ үе тэнгийнхэнтэй тайлагнаж нэг өдрийг аз жаргал инээд хөөрөөр дүүрэн өнгөрүүллээ.